насан эцэслэн хадан гэртээ ирж ажиллах монголчууд олон болжээ. Энэ нь жухам юунаас болж эд хийж бүтээх насан дээрээ Монголын мянган иргэд өвчин, шандан, карстан зовж хайртай бүхнээ орхин олдов. Элэгний хорт хавдраар өнгөрсөн гэсэн хатуухнаар хэлбэл амар байна уу гэж мэдлэхийн жацууд хүрчээ. Монголын нэг гэр бүл гепатит Б/С вирусын халдвартай гэх мөн элэгний хорт хавдартай гэх хүн заавал ёс юмшиг байх нь энэ үг. Хадаглах энэ өвчин ойрын хэдэн жил тоон байдлаараа нийгмийг зочирдуулам ил гарч буй болохоос 10 хэдэн жилийн өмнө бол шар өвчнөөс үүссэн сүрхий өвчин байна гэхээр хаяа нэг чихт илдэг байсан санагдав. Энэ нь ёстой л хинэггүй толгойд хооснд цаас шидэж буй мэт санагдаж байж байна. Гэхдээ элэгний хорт хавдар гэдэг бол удаан хугацаанд хүний биед байна. Цаг нь болохоор сайн гих бүх зүйлийг нэг дор навч тардагтан тулган бурхны орондоо хүсээгүй үед чинь явуулдаг чимээгүй тагал юм. Яагаад Монгол хүмүүсийн эрүүл мэндийн манаанд засгийн газрын хүндэт иргэн та зогсохгүй байна вэ? Тулга тойрсон хэрүүлээ зогсоох цаг чинь болоо гэж юу? Монгол улсын хүн амын нас оролтын хувьд элэгний хорт хавдраар нас орж байгаа иргэдийн тоо дэлхийн хэмжээнд нэгт бичигдэж байна. Яагаад бид элэгний хорт хавдраар өвчилж байна вэ? Танд хариулт байна уу? Элэгний энэ өвчин, ялангуяа элэгний хавдар гэдэг өвчин яагаад ихсээд байна вэ? Яагаад их байна гэдэг. Энэ гол шалтгаан юу вэ гэвэл ерөөсөө вирусын халдвар. Энэ вирус хаанасаа яаж халдчихсан гэвэл ерөөсөө ер нь одоо энэ янз бүрийн тариа хийлгэх, одоо гоо сайхны эмчилгээ хийлгэх, тэгэл одоо янз бүрийн цус бүтээгт хүн хийлгэх, тэгэл бас өөрийн халдварах, тэгэл янз бүрийн шалтгаан арх уу, одоо сахарны диабет гэдэг өвчин байна гэсэн үг чинь тэр энэ болгоноос болоод энэ хавдар нь үүсэж байгаа. Тэгвэл зэрэг энэ хавдар чи эвэр эвлэхтэн дэр үүсдэг. Заавал эмгэгтэй хатууралтай ийм архаг өвчин дэр үүсдэг. Хорт хавдар үүсэх одоо шалтгаан тодорхойгүй ихэнхдээ хорт хавдар үүсэх шалтгаан тодорхойгүй байдаг. Харин хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл гэдэг байхгүй юу? Тэгэхээр эрсдэлт хүчин зүйлийн ерөнхийдөө дотор нь халдварын гаралтай, халдварын бус гаралтай, хүрээлэн буй орчны гаралтай гэж ангилж үзээд байгаа. Тэгэхээр энэ одоо элэгний хорт хавдар үүсгэхэд нөлөөлөд байгаа эрсдэлт хүчин зүйлийн нэг хэсэг бол ерөөсөө Б/С вирус буюу халдварын гаралтай хүчин зүйлд нь орж яваад байгаа гэсэн үг. Хүн төрөлхтөнд өнөөдөр мэдэгдээд байгаа 3 үндсэн вирус нь элэгний өвчнийг үүсгэдэг. Б гэж ярьж байгаа ард түмэн мэднэ, С гэж ярьж байгаа ард түмэн мэднэ. Дараа нь бол дельта гэж ийм вирус байна. Дельтаг бол манайхан бол сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ ерөөсөө Б бол дельта вирус бол Б дагаж явдаг. Б бас дельта дагаж явдаг. Учраас манай хүмүүс одоо нэг юм амар юм гэж уусуур ширэл бол Б/С-г л үзүүлчих би вирус хөө гэж яваад байна. Тийм биш. Тэр дельта гэж вирустэй байгаа. Тэр нь бол бас хорт хавдар үүсэх боломжтой байдаг. Учраас энийг бол заавал шалгуулж үзүүлж явах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр Б/С вирустэй байх юм бол үнэхээр одоо тэр нь өвчин үүсгэх чадвартай байна уу? Хэмжээ нь их байна уу? Бага байна уу? Яг элхэндээ ямар хэмжээний өөрчлөлт орсон байна вэ гэдгийг шалгуулах хэрэгтэй. Тэгэхэд бол тэр вирусынхаа хэмжээг хүмүүсд ард иргэд тоолуулна гэх юм байна. Тийм нэгдүгээр тоолуулах хэрэгтэй. Хоёрдугаар элхэн дотор нь өөрчлөлт орж байгаа юу? Одоо монголчуудын мэдгээр тэр алаад, асаад, тэр билирбингээд асаад гэдэг ийм альбомыг ийм шинжилгээнүүд нь тромбоз гэдэг ийм шинжилгээнүүд нь ямар өөрчлөлт орсон бэ гэдэг заавал үзэх. Тэгжээд сая энэ хүнд бол за энэ элэгний архаг өвчтэй байна, энэ элэгний циррозтой байна. Тэгээд энэ цаашдаа хавдруулах нөхцөл бүрдчихэд ингэж үзэж байгаа юм. Одоо нийт онцлогдож байгаа хорт хавдрыг авч үзэх юм бол зонхлон тохиолдолд хорт хавдар гэж байдаг л да. Энд нь болохоор нэгдүгээр байрыг одоо илэг, хоёрдугаар байр нь болохоор ходоодны хорт хавдар, за гуравдугаар байранд умаа үзүү, улаа одоо уушиг гэх мэтчлэн байдаг. За тэгээд элэгний хорт хавдар бол эрэгтэй эмэгтэй хүйсэнд хоёуланд нэгдүгээр байрыг эзлээд байгаа юм. Тэгэхээр элэгний хорт хавдрын насварлтыг авч үзэх юм бол эрэгтэй хүйсэнд 100 мянган хүн амд бол 101 байна. Эмэгтэй хүйсэнд бол 66 байна. 100 мянган хүн амд 66 одоо насварлт байна гэсэн ийм статистик мэдээ байна. Өдөрт бол нэг 60-70 хүн үзэж шүү дээ. 60-70 хүний 80% нь элэгний аргатай шүү дээ. Гэхдээ зөв чинь 60 хүн гэж 6 48 хүн элэгний аргатай илэрч шүү дээ.
Тэгтээ зэрэг бусд нь яг илгэний цирроз. Тэгэл өдөр үр шүү дээ. Тэгтээ өнөөдөр ухаандаа зүгээр тоогоор бодтоогоор авч үзэх юм бол бараг 2000 шахам хүн илгэний хорт өдөр анхлаа өвчлөж байна. Сүүлийн үеийн одоо статистик буюу сүүлийн 10 жилийн дунджаар авч үзэхэд нэг 4500 гаруй шинэ тохиолдол илэрдэг гэсэн одоо тав баримт байдаг. 2013 оны байдлаар болохоор нэг 5200 гаруй шинэ тохиолдол илэрсэн байгаа. Бид нэр одоо саяхан юм болчихсон биш. Бараг л одоо 92 3 оноос хойш ийм байгаа. Би илгэний хорт авдарыг чимээгүй тоглоосаа ч. Ямар навраач. Би шаналж байна. Би үхмээргүй. Туслаач. Би үхмээргүй. Монгол хүмүүсийн амьдрах орчин нөхцөл болоод өдөр бүрийн хэрэглээнд зарцуулдаг хуурч хайлсан хоол, хорчин шавжаас хамгаалan хэтрүүлэн цадсан хорт бодисоор тэжээгдсэн импортын хүнсний ногоо. Мөн дээдсүүдийн богино бодлогоор иргэдэд түгээн хэрэглүүлдэг байсан хариураар иргэд элдв дээдийн халдвар авч хэдэн мянгаараа чимээгүй дахал дүртэн эзэнгүү гэрийн хоймор ханхаан үлдэж буй айл хэдэн мянгаараа тоологдож байгаа нь хэний буруу вэ? Бид одоо яах ёстой вэ? Хэн нэгнийхээ өмнөөс хурууга чичтэн буруу шаах үг хэлэн хэдэн жилиг ардаа үлдээх гэсэн юм бэ? Монголын газар шороо нас орсон хүний хүрээр тэжээгдэх ёстой билүү? Та санаач. Монгол одоо жишээлбэл энэ Д вирусын тархалтаар дэлхийд номер 1 л байж байна шүү дээ. Ингээд бид нар айгүй олон муу зүйлтүүдээр давмгайлаад дэлхийд одоо ингээд энийгээ бид нар хурдхан шиг зохион байгуулалтанд ороод ингээд асуудлыг шийдэхгүй бол энэ манай нийгэмд байж байгаа илгэний хавдар, ходоодны хавдар бүгдөө л одоо энэс цааш улмал өснө. Жишээлбэл БД-гийн ингээд хавсарсан ийм халдвар ихтэй байгаа үед бол хатуурал болох магадлал нь маш хурдтай. Тэгээ одоо энэ залууч юм. Одоо бид нар дээр ингээд өвчтөе хүмүүс хандаад эрүүл элэг хөтөлбөр юм юу болж ийн элегэмэн гэдэг хаягаар орж ирээд ингээд хандаад уулзах юм л та. Одоо 38-тай 40-тэй тийм ээ 26-тай хүртэл залуучууд элгийн цирроз болчихсон. Цирроз болж байна гэдэг чинь жишээлбэл тэг чи хавдрын одоо өмнөх шат штэ цирроз чинь бас ингээд дангараа өвчлөөс энэ дээр жишээлбэл юу болж байна гэхээр элгийн иш чинь үхээд ерөнхийдөө ямар ч ажиллагаагүй болоод тэгээд генийн удамшлалт генд нэрээс өөрчлөлт орчиж байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл одоо ингээд бид нар Ч вирусыг устгадаг болж байна гэж тэгж байна тийм. Тэгэхээр зэрэг Ч вирусын яг дэлхийн шинжилгээнд хосгол гараад үнэхээр гайхалтай олдууд болоод устгаж чадчих. Гэхдээ устгацсан ч гэсэн одоо жишээлбэл хавдрын нэг скрининг гэж ярьдаг эртэлрүүлтийн хөтөлбөр